Зүгээр байгаль ихэд өгчихэд игнээс газрын юм гаатай гэж. Яа. За тэнийг худалдаа авлаа те. 10 жилийн өмнөх өөртөөгөө уулзвал юу хийх вэ? Халуус авдаг. Тэгээс ойд юм болж байгаа юм шүү дээ. Тий. Болох юм уу? Олон. Амгалан битгий байгаараа л гэж хэлээ та. Тэгээд бадрангуй байгаараа л гэж хэлээ та. Битгий бадрангуй байгаараа. Би ч одоо өөртөө өгөхгүй дээ. Тэгээд би тэгтээ сайн бодорой л их баг. Ер нь л амар сайн бод. Бодол их баг та. Хоёулын төлөв зорилго гэдэг яг нэг юм дээр зохицуулцаад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгдэм баа уу. Ерөөсө хоёулынгийн өнгөрсөн ч яг нэг юм дээр огтлцдаг. Одоо ирээдүйдсэн яг л нэг юм дээр л огтлцоод байгаа байхгүй. Тийм. Үнэн. Насаараа нэг гаргүй амьдрах уу эсвэл нэг хөлгүй амьдрах уу? Гаргүй. Яа. Би бол хөлгүй амьдрнаа. Яа. Яаж л би гараараа ингээд өөрийнхөө даа юу гэдэг те ингээд юмнуудаа хийгээд ингээд ингэж хөлгүй бол тэгээд яг хөрх амт ингээд нэг суутаа ихтэй ингээд яваад шүү дээ. Тэгээд миний нэг би одоо чинь нэг гаргүй болчвол би хүний гарт орох болохоор ингээд тэрэндээ жоохон хэрэг байна. Би бол тэгтээ өөрийгөө гаргүй байвал алдахгүй гэж бодож байна. Ягаад гэвэл би ч нөгөө нэг амар би ч үгүйсний гараа хэрэгэлгүй. нөгөө нэг ийш тийшээ явах амар ингээд ямаар аваад идэг штэ тийм. Тэр ингээд явцдаг штэ тийм газараа чамаагүй. Тэрнээсээ шалтгаалаад тийм баха. За. Тийм миний нөгөө нэг хүрх газар хязгаарлагдаж магадгүй учраас гэх юм уу. Тэрнээсээ чиний хувьд чи гаргүй бол хүний гарт ороход би хүлгүй бол хүний гарт орох. Нэг амтан бол юу чи ямар амтан бол? Дөрөв нэг амтны хэлээг юм уу? Тулаа юу? Гэхдээ туулаа болохгүй яриач тий. Туулаас уурлаа шүү. Энэ бичлэг хэрвээ туулаа үзэл уурлаа шүү. Туулааг байна ингэж төглөө. Зүгээр дээ чи өөрөөс миний сэтгэл зүгт туулаахан минь үү? Үнэ. Би арслан болоо. Яагаад чи ингэж толгойн дотор нөгөө арслангийн мах иддэггүй амтан байдаг санагдаад. Тэгээд би 50 мэмэр шүү дээ. Зүгээр ингэ сайхан ингэ юм идсэн ингэ ялхаагаа хөвдчихийдэл ингэ надаас яагаад ингэ тойроо яваг л тий. Тийм үү. Чи 50 байдал юм байна. Тийм үү. Би бол панда болно. Тэрийг бүр ингээ өнгөс мөнгөр. Ястаа үнэ. Тэгэл хүн уусмас идэм та нэг зоччол тэгэл ингээ хүмүүнтэй ингээл зүгдэж мөгдөө. Тийм байна. Яг угаасаа өөрөө тийм хүн байхгүй юу? Жага ядраад юм. Анаал зүгддэг юм. Нэг тэр нь олон түмний нүдэн дээр харагддаг ч гэсэн. Наа чи зүгддэг жага ирэхгээ хэлчих болдгоо юм уу? Ямар муухай л тий. Найзгаа юу гэсэн. Зүгддэг шүү. 30 хүрхээс өмнө хиймээр байгаа хоёр зүйл. 30 хүрхээс өмнө хиймээр байгаа хоёр зүйлээ. Би ч одоо 26 тай билүү. Тийм шүү дээ. Яг үнээр чин үнээр авдаг. Чин зүрхнээсээ хиймээр байгаа нэг зүйл байна заяа. Тэр угаасаа хийх нь л дээ. Тэгээ тэрийг одоо хэлчихвэл хэсэг бүлэг хүмүүс гомдох учраас би хэлэхгүй. За. Энэ юу юм уу? Заварг мөн бахаа. Юу юм бол тоо? Жага нөгөөх нь. Юу л юм бэ? Ингээд амьдралынхаа наацхан хэрэгцээг хангацсан байх юм байна. Ер нь лөө. Тийм. Гэтэ арайч бас 30 хүртлээч тэгээд наацхан хэрэгцээг хангахгүй явахгүй л та. Гэтэ 30 хүрэхээс өмнө юм чинь тийм наацхан хэрэгцээг сайн дөнгөцсөн тийм. Тэр л ах та. Тийм. Би 30 хүртэл чинь бодол жоохон хөр хөвгт мөхцтэй болсон байх бах тийм. Жохон гэр бүл гэдэг төвтэй болсон байх бах тийм болохоор тэрнээс өмнө бүх найзуудтайгаа гоё юу явна. Өөр оронлоо гоё жоох удаа хугацаагаар нэг 2-7 хоног болоо ч юм. Эсвэл 7 хоног ч юм гоё ингээд зугаалаад. Тэгээд нөгөөх нь болохоор нөгөө шүү дээ. Яртай. Тэр л ах та. Гэтэ миний бодлоор бол тэр 30
хүртлээч биш яг. Хүрхээс өмнө арайч биш баха. Аа. Ер нь бол яг яванд бол тэр угаасаа тодорхой болно. А тэгтээ хизээ гэдэг нь бол мэдэхгүй. Энэ жил үү эсвэл одоо юу гэдэг те. Аа. 30 хүрчээд үү мэдэхгүй. Тэгтээ ер нь бол байгаа. Тэгтээ ер нь бол тэр. Гэтэ чиний над хамгийн ихний чинь найзтайгаа нийт тийш явна гэдэг чинь амар зүг баха. Тийм. Би ч 30 хүрчээр чинь нөхөр хүүхэдтэй олчихно. Аа. Нөхөр Би хүүхэдтэй бас надад амар харамсаад байдаг байхгүй юу? Аа. Одоо ингээд нөгөө нэг болроо чи ингээд үлдээ суудсан хүүхд гаргацсан те. Тэнгүүд ингээд дижээ бас тийм. Тэгээд яг болроодоос гайгуулдээ тэгтээ дижээ дээр нэг тийм хамт яг тгээ яваад исэн туршилт надад байдгүй заяа. Тэгээ ер нь одоо ингээд улмаа цоогийн барка маркач бүгд яг тийм шүү дээ. Тэгээ яг ингээд ийш тийшээ явъя гэхээр яг ингээд яалтчгүй арга гэр байгаад байдаг байхгүй юу? Тэгээ ингээд яг үнэндээ найзыгаа арай эрт хүнд хүчсэн юм шиг санагдаад ч юм уу те. Тэгэхээр тэр их ганц л хүн дээр тийм өдрөө амар авдаг. Чи ямар үед хамгийн тайван байдаг вэ? Ямар үедээ? Алдах гээд байгаа үедээ юм уу? Яг тийм үед яг эсвэл ингээд нэг юм тулсан шийдвэр гаргахын өмнө ер нь ингээ өөрийгөө амар тайван байх гэж хичээдэг. Ингээд яг тайван байж чаддаг юм уу? Яг алдааныхаа өмнө бол тайван байж чаддаг. Тэгээ тайван байж байгаас галтчихдаг. Яг тэр амар наач амар буруу байхгүй юу? Төрөө энийг хилдэг заяа. Төрөө миний амьдрал төв. Ямарыг орж ирсэн. Төрөө хүн хитрхи тайван байгаад тахаар буруу даа гэд бүр тэгдэг заяа. Тэгээ төрөө яг нэг удаа би ингээ тайван байгаад хараад ингэчтэй ингээ төрөө хилжээс ахгүй. Тэгэл нэрээ яг ингээл анзаарсан чинь тайван байгаад тахаар нэг юм үнээр биш байдаг байхгүй юу? Би тайван байж болохгүй хизээч. Яг энэ бүр амар үнэн заяа. Би нэг сүлд бас нөгөө нэг сэлэмний тэмцээнд орохдоо өөрийгөө ингээд нөгөө амар сэтгэл хөдлөлтэй. Тэгээд ингээд нөгөө бэлтгэлийгээ бие халаахаар ингээд бүр амар ингээд байгаа юм чаа. Тэгээд би ингээ өөрийгөө бие халаахгүйгээр 50 байлгасан байдیں۔ Тэгээд эхний 3 тулаа миний хувьд бие халаалт болж би 4-өөсөө тулаалтыг игэлсэн байдیں۔ Би тэрэн дээр ямар нэгэн тэмцээнд бие халаалт маш чухал гэдэг болгосон. Да, ашуула. Би бүр амар муу юм яг муухай олчихжээ. Би зөв ингээд одоо ингээд юу гэдэг те. Яг ингээд ажил мэжлэр одоо юм болвол ингээд те амар зовиндаг заяа. Яа одоо тэрийг яах вэ? Яа гээ бүр ингээд амар зовиндаг хэрнээ. Би хоолой тэр би ингээд 50 ингээд унтаад өгч чаддаг. Яг үнэндээ тэр ингээд одоо ингээд те жишээ нь одоо юу гэдэг нэг юм болол түрэг авал гал авлаа гэхэд би ингээд яана гэд ингээд амар ингээд санаа зовоод байдаг хэрнээ. Нөгөө талаараа би ингээд унтаад байдаг болсон байгаа хгүй ингээд сүүл үед. Тэгээ би бүр энэ яхаарахгүй нөгөө нэг ах нар ингээд бүх юмаа зохицуулчихна за нөгөө манай ид байгаа юм чинь за ингэчих юм байна гэж бодоод ингээд амар тайван байгаад байдаг болсон шиг байгаа. Ард хүмүүс яхаар ялцчихгүй тэгт юм лээ. Тэрнээс баттай байгаа болохоор тийм тэрнээс одоо хинч байхгүйсэн бол би чинь ингээд хүү яана гэх нэг бурхангүй газар бомб галт зурна гэж би чинь ингээд би чинь ингээд тэр авир чинь ингээд да гэж тэгсэн байгаа шнэ. Тэгэхээр яг тэгээд ингээд бас хэд их итгэл даасан ар даасан юм батны хүмүүстэй ажиллах бас тий наа жоох юм мандраа юм нэг унтуулаад байгаа. Тэгээ би ойрд хэд их унтснаас болоод хит их тархлаад байгаа хаа. Би тэгтээ одоо угаасаа амьдралынхаа түүхэнд хамгийн өндөр жин дээр одоо яваа шүү дээ. Тэгтээ би дурнаа. Би чи ингээ гарахад ингээ ит олж шүү дээ. Хамгийн очихыг хүсэж байгаа газар чинь. Би Парис явмаар байна. Яг хөө миний хоёрт Парис байгаа заяа. Гэтэ хамгийн их нэг Швейцар. Яг ч Швейцар яг ингээ хаалаад идэх тийм. Яг л нэг гоё. 50 байдлын их орон юм шиг санагдав. Үнэн. Би тэгтээ яг Парист очивол би яг юу байх вэ? Ингээд нэг 2 өдөр 3 өдөр гоё байгаа би яг 4 ингээд нэг 7-10 хоногийн дараа би жоохон тэрэх байгаа. Гэл юу өмссөн юм бэ чи? Энэ ардаа. Загварын хооронд би жоохон загварлаг бус тэгээд тэгээ хүмүүс нь жоохон ядраатай санагдав. Тэгээ би яг хөдөр нутгаа бодох байгаа. Багтал би Парис явмаар.
Өөрөө чинь хамгийн амар гоё ингээд надад ийм зан чанар байдаг да гэдэг юм бахархам зан чанар юу вэ? Чил. Чиний юу? Тий. Тийм баа. Байдгүй мэн л да. Бодчихлоо байдгүй байд. Юу гэсэн үг юм чинь бодож байгаа л шүү. Нас биелж. За чи хэл. Яг чамд боломжийг болгоо. Баярлаа. Би ингээд үннээрээ байдаг. Зөв үнэн. Энэ бүр ингээд тулцсан баха. Тийм ингээд Ямар санаа. Хүн буруу ойлгож өөрөө зовоод ахад. үнэн. Яг ингээд үнэн. Гэтэ энэ нэр үү. Би бол чамаас юу гэж утсан гэж. Яг ингээд үнэхээр яг ингээд туслая гэж бодсон дээ. Одоо ингээд тий. Би бол ингээд заримдаа чамд ингээд өглөөд наадга хаяач гэдэг ингээд дээ шүү. Чи бол ингээд за яах юм бэ гэд яг ингээд туслах гад ингээд тий. Өөрийнхөө нойр олыг хагслаа тэнэгтээд ингээд тэр хүн яг үнэндээ буцаагаад чамааг ерөөсө бодохгүй заяа. Би наа цаа чи амар дургу авахгүй тэгээ би чаддаггүй ингэж. Харин чи тэгээ ингээд Яа чи болооч гэхэд болж чаддаггүй ингээд тийм. туслаад байдаг байхгүй амар ядаргатай. Тэгээ ингээд хүнд туслахтаа ингээд өөрөө өөрийгөө жоохон хохироогооч гэдэг юм уу? Тий. Аха. За би яах вэ? Тэр болж чивэл гэдэг. Тэр чинь ер нь гэтээ амар юм гой зан чанар юм тусламтай гэх юм уу? Тусч гой зан. Гэтээ яг нэг талаараа өөрийгөө жоохон хохирох гэдэг. Тийм ээ. Миний гой зан чанар бол гэтээ энийг ингээ хэл. За би угаасаа энд амар дуртай гэдэг би хэлчих заяа. Би ингээд яг ингээд надад чухал гэж бодвол би ингээд тэр хүнд амар сэтгэл гарах гэж бүр ингээд амар хичээдэг. Үнэн шүү. Тэгээ Тэгээ чи ерөө заягийн ирээдүйн нөхөрчөө сонсч ёо тийм үнэ. Үн тий. Тэгээ би ингээд яг юм нэг сэтгэл за нэрэл яг гэд ингээд сэтгэл гарах гад идэг. Тэгээд тэр нь бас ингээд найзуудын юун дээр амар харагддаг. Би ингээд хүнийг яг ингээд найзаа гэж яг миний найз л гэж бодоод би ингээд бас ингээд найз шиг байх гэж амар хичээдэг. Би өөрийгөө тэгтээ амар сайн найз гэж боддог шин. Амар юм түшигтэй найз. Найзуудаа хэлээрээ. Би өөрийгөө түшигтэй найз гэж боддог. Энэ амар гоё зан чанар. Яг зөв. Хүнээс хамгийн их хүлээдэг юу ч юм хүлээлтэнд байдаг ийм зан чанар гэх юм уу? Яна энэ өсмөс яаж гарч байгаа л өсмөс хамаагүй тий хамаагүй болох л та даа. Нэг гоё. Мэдгүй байна. Би ингээ яг хар шилт болохоор харахгүй. Энд тэгтээ яг эдийн дэлхийд энэ жоохон онцгой болох юм шиг надад санагдаад. Гоё болт шүү. За. Ер нь мэдгүй ч бас хайшин тий. Ер нь үннээрээ байхад л амар гоё. Тэгээд ингээд ямар ч үед тий яг ингээд би ингэхгүй байсан да гэсэн нэг тийм бодол төрөхгүй байхад л амар. Яг үнэ. Тэр бүр амар бүр ингээд яг хүмүүс ингээд өмнөх ч юм уу эсвэл дараа гарах юмыг боддгоо л ах л та. Гэтэ яг ингээд тухайн хүнээ ингээд бодоод хүнд зүгээр ингээд туслалсан шиг туслаад тий ингээд тийм хариу нэхгүй эсвэл туслаад тий би ерөөсөө ингээд хүнд нэгчээд би энэ тэр үед тэгжсэн да гэж боддгоо байхгүй юу ер нь. Тэгэхээр яг хүмүүс нэг тийм юм хүлээ гэдэж мэдгүй эсвэл миний эргэн тойрны хүмүүс тийм юм бодогдуулах болох би боддог юм болов. Тэгвэл зүгээр ямар ч сан үнэн бай хавил. Тэгээд гэсэн юм л төрүүлэх байгаад болчих واخа. Үнэн. Тийм. Наатан дэж мөн ч санал нийлж байна. Би байсан бол ингэж хандахгүй л байсан юм да гэдэг бодлоо амар хог юм бодол. Ястаа үнэ. За, энчнээс ямар хүнийг найз гэх вэ? Манай найз. Начиг хүн л юу Манай найз. За хүмүүсийн 10 жилийн лавга бүтээсэн найз. Үнэн. Тийм. Хичээж байгаагүй. Хичээчлээ. Үнэ. Гэтэ бас сүүлийн 10 жилийн лавгаг бүтээлцгээд заяагасаад нь бас тий. Сүүлийн үед төрөө бас амар хүч төрж орж ирж байгаа тий. Тий. Бас бүтээлцэж байгаа тий. Яг ингэ. Ер нь бол амар түрүү текамека ер нь бас тий сүүлийн 2 жилийн хөгийн лавгаг бүтээлцгээд манай бас нэг найз амар чухал үр гүйцэтгэсэн. Тэрийг бас өөрөө мэдж байгаа. Үзэл Би мэдэх одоо нь тий. тэрийг хөгийн байдлаас гарах гэж бас хичээж байгаа тэмцэж байгаа гэж тэрхэн дотор бодоол явах. Үнэн. Гэтэ миний хувьд бол найз шиг найзж яг юм түшигтэй үнийг хэлэх байхаа. Яг ингээд
Хөрх юмд одоо юу гэдэг нь надад туслахгүй байж одоо туслах боломжгүй байж болно шүү дээ тэр хүн. Тэгсэн ч гэсэн ингээд сэтгэлээрээ ингээд хажууд байдаг. Яг юм нэг хэцүү юм боллоо яг ингэчлээ гэл тэгвэл за яг хөө надад хийж чадах юм байхгүй. Тэгтээ би яваад ч юм уу те. Яг нэг тэгдэг нэг одоо юм нэг хамт байлцдаг гэх юм уу? Тийм аа явж байна. Одоо яг эртээд нөгөө нэг цагдаа хэлцэн гадаа чи над дээр ирсэн шүү дээ. Өөр юу ч хийж чадахгүй байсан. Ядаж хайтай тэндээ хамт цагдаад бий да. Тэгээ надаа юм нэг хөөр юмд ирээд ингээд бийцсэн тийж ингээд юм хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэгсээр нь ингээд ирлээхээр би хөөр юм. Надад тэгэхэд амар усан. Хойлоо тэгэд ядаж нэг цагдаатай танилцдаг байж юу? Хүүшээ за та сайн дөө бийсэ. Бид хоёр яах вэ болцсон шүү. Чи амархан уучилдаг төрлийн хүн үү эсвэл амархан гомддог төрлийн хүн үү? Гомддог. Тийм үү. Тийм. Үл юм байна л да. Тэгтээ би гомддог гэдэгтэй итгэлтэй наа. Энийг надад айгүй олон манай юу найзууд хэлчихсэн. Үе найзууд тэгээд тэд нэрээ үедээ байгаа л дууссан юм байна тий. Арай уугаа хэлчлээ. Холбоог байгаа ч гэсэн найзалж байсан байна. Тийм. Одоо хэрвээ дэрхэ чи нэг үзэж байвал манай дэрхэ надад айгүй хэлдэг нэг. Лаки чи өмнө тийм байсан гэж юм гээд. Би нэг бол ууч марах юм. Уучаач. Уугдш. Би бол өөрийгөө юм яг чухал хүмүүстэй би бол ингээд амар амархан юм уучилдаг байх гэж боддог. Чухал хүмүүсээ л би амар амархан уучилчдаг. Тэрнээс юм бусад хүмүүс ер нь бол би амархан уучилдаг төрлийн юм байна. Тийм. Тийм шүү. Тийм нэг гомдомтгой гэхээс илүү ингээ би ингээ нэг гомдохгүй байж байгаа би хурааж агаад одоо зайл гэдэг төрлийн хүн баха. Тийм амар гоц. Тэрний орн ингээд амархан уучилдаг. Тийм уучлах нь яг нөгөө ингээ өмнөх юмаа бодоод тэг ингээ жоохон санагалзаад маш их сансны эцэд энэ уучилдаг баха. Тийм. Өмнөх юмнууд ер нь бол нөлөөтэй шүү. Хэрвээ та энэ үнийг гомдоосон боллоо. Дурсамжийн сэдрээ. Өгөө тэрнээс өмнө тэ намайг гомдохоос өмнө амар юм нэг үн цэнтэй дурсамж өгөх хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ бити гомдоо. Ёо хөөрхөн амтны яахна тий. Тийм би бол тэгээ. Заавал их уучлалыг харах гад гомдоогоод яах. Би бол тэгтээ тоогч үстэй. Зайл чигээл үстэй. Чамтай чамгүй би сайхан амьдрын гээл. Явна. Би тэгээ жоохон муухай юм байна. Манай найз ингэ чамтай чамгүй гэж бодож байгаа ч гэсэн яг цаанаа ингэж боддог байхгүй юу? За амьдралын урт замд энэ хүн энд үлдээл хоцрох үедтэй гэж боддог байхгүй би мэднэ. Үнэн. Нэр яхахгүй тэгж бодно. Ирээдүгээ нэг цаг хар гэвэл хэдэн онд очих вэ? 5 жилийн дараа. Яа. Зүгээр л 5 жилийн дараа хаяа. 5 жилийн дараах логдломтой сожиргал нэг тэр хүнтэн дээр нэг цаг уулзчих гэж юу? Би чинийхийг яс таачих. За. Чи нилээ насан. Өтөл үедээ таачих гэдэг юм те. Яг за энэ юу гэс нэг чухал юмнууд асуугаад за баяртай. Би юу? Үгүй хаа би яг хүүхдэд бол яг төрөх үедээ л очих баг. Ингээд яг төрснийхаа дараа ч юм уу те. Ингээд яана гайгүй юу ч юм уу те нэг жоохон тэгчл уулзах хөөрхөн юмтай. Би ч угаасаа олон хүүхдэд болно гэж ярьдаг шүү дээ тийм болохоор би 5 жилийн дараа ихэрсэн байх болов. Яа мэдгүй байна. Мэдгүй байна. Гэхдээ би яг төрснийхаа дараа яг тухайн үед хөөрхөн юмтай ингээд бүр ингээд шалдаа бууцсан байгаа шүү дээ. Тэр үедээ л ингээд хөөрхөн юмтай очоод нэг цаг бүр ингээд чи гоё шүү. Чи алсан шүү. Чи мундаг шүү гээл жоохон урам өгчөл явах хаа хөөрхөн юмтай. Сая бол гэхдээ надад айгүй хадын бодол төрлөө би өөрийнхөө яг тэр өтөл насанд очиод амьдралынхаа энэ дээр би яг юун дээр алдсан юм шиг санагдав чамд. Тэгээд тэр алдаануудаа аваад буцмаар санагдлаа. Тийм үү те. Хамгийн дуртай кино. Зүүтопиа. Би зүүтопи түнгээр тастай. Үнийг манай дүү болроо мэдж байгаа. Үнээрээ зүнэ шүү. Тийм. Тийм. Бас нэг кино. Йоо за. Тэр Монгол кино заяа. За. One Night гэх кино. Тэгтээ One Night. Яа, тийм амар хэсэг байхгүй. За. Зүгээр нөгөө нэг гараа дээр явъя гэдэг үү? Тийм. Яг ингэ цогны чин доор байна, гараа дээр хөггээл тэгээ гарангууд хөвсгөл аваа явчих. Тэр бүр амар гоё кино. Намайг тэгээ аваа явдаг болоосаа.
Үний манай гэрийн хайгийг энэ доор ингэ биччих. Манай утсыг энэ дээр биччих. Манай найзыг аваа яваарай. Манай найз хөвсгөл үзээгүй. Хөвсгөл үзүүлээрээ манай найз. Ягаад ч юм надад нөгөө нэг би нэг солиотой юм шиг нэг 200 300 ч үлээ дараалт нэг нөгөө нэг зомби юутэй вампиртэй кино үзээгүй юу? А тийм. Дээ штэ. Тэр л баг. Ягаад ч юм надад тэр л шууд санаанд орж байна. Гэтэ би ийм сонирхолтой цуврал жоох дуртай юм шиг үнэ. Эсвэл би чи нөгөө нэг юу үзсэн штэ. Нөгөө зомбитэй чи. Нөгөө нэг амьд хөхсөд үлээ. Аа тий. Амьд явагсад хөхсөд явагсад ч үлээ. Тийм ээ тий зомби. Тэр зомбитэй би бол сүүл ягаад ч юм би Америк явал мэдгүй тэгэл Америкт би баг талын шахуу бараг үзэж дуусгаж ирсэн шин. Тэгэл Монгол ирэл тэгэл өөрсдөө орчинд нь байсан болгоод гэсэн. Тийм болоо. Энэ зомби энд явжсэн даа гэж. Харсан да. Юу гэж өнгөрүүлвэл жинхэнэ утгаараа амралт вэ? Ингээд амар гоё. Ерөөсөө л ингээ юу ч бодохгүй заа юу. За. Тэг яг одоо ингээ ууланд явж байгаа шиг ингээд би ингээ амар гоё юм амар том харагдац ихтэй газар ингээд яг гоё алхаад явж байгаа ч юм уу тий. Бүр бүх юм нүдэн дээр ийл би тэнд байж 50 байж үл тэр ингээ яг амралт байгаа. Чи яа энийг даа. Яа. Аюу сан шоолоо. Бөлчи. Амралт юм байна. Яа. Бөчөө. Рекламный цаг. Одоо та бүхэндээ сэндвич. Гурилтай сэндвич. За ингэ битээ доо. Тэр сайныг тэнэг бодоод инеж. Гүй. Би зүгээр тайван байгаа чинь жинхэнэ амралтыг би чамд хүлэн зөвшөөрсөн байхгүй юу? Аяа тайван байвараа нөө. Үгүй. Ямар сон тавтргүй юм хүн юм хэлгээд гэж байна. Зүгээр яг сая энийг яг тухайн үед чинь ингээд эдмээрээ гэсэн чинь амруу ингээд ингээ ороод ирсэн байхгүй юу? Тэгээ ингэчих гэхээр болдгоо. Тэгээд хайр юм юу гэдэг чадсангүй зааж ашиг шиг. Яа, наад 50,000 хүстэй. Юм бодохгүй 50,000. Үнэн тэр чам. Ямар ч дуудлага ирэхгүй, миний үсэн ямар ч Viber ирэхгүй. Ямар ч чат ирэхгүй, ямар ч мэдээ ирэхгүй. Бүх зүйл инх тайван байвал тэгэл болоо. Яа, өргөс орцсон. Оо. Байхт хүн бэдэг юу? Инчи. Яа. Меня просто шатчихсан. Хэн тийм ээ. За машинаас хомсоо толгой. Миний хувьд амарлаа. Сүүлийн үед ихтэй би нөгөө агаагийн дагаад байгаа болохоор ингээд яг амарсан өдрөө ингээд гэрийн яг ингээд нөгөө идтэйг ингээд гой буужигнаад одоо юу гэдэг нь хоол мол ижидэл тэгэл ингээд гой өдөр ишээжтэй шиг ингээд явах юм байвал яваал ингээд нэг юм гэр бүлэрээ өнгөрүүлж байгаа цаг амар гоё амралт болт юм. Яг ингээд тухайд ингээд нөгөө физикли ингээд амрахгүй л тий ингээд өглөөс бол хоолоо даа ингээд юм аваад ингээд ингэхгүй ч гэсэн ингээд оройн бидэд ингээд бөөндөр ингээд яг зургтаа тойрсуугаал ингээд гоё юм үзээл тий. Яг ингээд юм түрээсч үзээл тэгэл ингээд гоё. Өө тэрийг огч чиний огч даа гэлээл ингээд нэг гоё хүзэр мөчөрдөг юм уу. Яг тэр бол ингээд сүүлийн үед амар гоё. Би яг сүүлийн үед жоохон гэр бүл цуглаад байгаа юм байна. Би ч юу амар. Зожиг байсан шүү дээ. Тэгэхээр манай агаагийнхан бас 8 нөлөөлж байгаа хаа. Төгс нэг өдөр гэвэл чи ямар өдрийг хэлэх вэ? Маш их үр бүтээлтэй өдөр. Йоо, яг үнэ. Амар их ажилтай нэ. Таг бүгдийг яваад амар хурдан гэлцүүлсэн тэр өдөр. Йоо, яг үнэ. Тим өдөр тэгтэй гоё тий. Хурдан ч өнгөрдөг, амар олон юм гараас гардаг. Став. 5 жилийн дараа өөрийгөө чи хаана ингэж бодож байна? Монголд ах болов өөр газар болов дэвшсэн байх болов. Дэвшээ яа. Ялан миний хөө гэж мэгц. Би заяагийн онгод тэнгэр нь болоо бууж ирж болгоо. Буурхан минь ёо. Юу л 50 байхгүй хаа. Заяа тэр хүн ирээ зүгээр ард хунжаага явдаг болох хаа. Яг нөгөө нэг өөрийнхөө хүсэж идэг
50 газар олцсон л байх баха. Одоо ингээд Ахаа. амар гоё дулаахан тийм 50 дулаахан тийм газар олцсон л байх. Нөгөө уус чинь ханаа. Чи ханах юм. Заяа бол Монгол байхгүй уу? Би юу? Тий. За би өстө мэдгүй. Би тэгтээ айл болохоор Монголд байхгүй хичээх бах. Тэгтээ яг ч юм гэсэн Монгол байх юм шиг санагдаад яг тэр үед ингээд нэг гэр бүл мүлтэй болцсон те. Яг ингээд өөрийн нэг юм ихлүүлж иж магадгүй хаа би. Тэгж бодоод. Би яг өөр ингэсэн гоё кофе шоп нийцсэн байх хаа. Яг ч сүүл үед би ингээд гоё кофе шоп та болох юмсан гэж амирх бодоод байгаа. Тэгээд сувтанаа тэгдэг байсан байхгүй ингээд яг гоё өөр ингэсэн ингээд кофе шоптой тэгэл ингээд өөрөө ирээл гоё кофе маф хийж чанаал ингээд ойр зургийн тэгэл нэг хідэн юм дэ юу нэ тэнд ч минь дата юм ойр зургийн юмнууд авдаг. Тэгээ ингээд өдөртөө гоё ингээд болгочдөг яг нэг тийм гоё байдаг байх юмсан гэж амирх ярьдаг гэсэн байхгүй. Тэгэхээр яг тэгтээ одоо би бол сувтаныг амар ойлгож байна. Нэрээ тэр хүн ч одоо тэр юм бодтлоо амар хим стрессцэн тэ ингээд амар их олон юмыг давсны дараа ёо нэрэл 50 баймаар ин гэж бодсон баг. Тийм болохоор тэг баха. Чамайг хамгийн их тайвшруулдаг хүн эсвэл тайвшруулдаг газар эсвэл тайвшруулдаг зүйл юу вэ? Тайвшруулдаг газар угаасаа миний нүдэнд бүх юм харагдаж байгаа тийм цэлгэр газар л гоё. Тэр нь байгалаа л та. Тайвшруулдаг хүн гэвэл яг яа ингээд санаа аав хажуудыг чивэл бүх юм яг ингээд байдаг байхгүй. Тэгээд амар юунаас ч айдгүй. Ерөөсөө ингээд хэдий ингээд гэрт ингээ олуулаа байсан ч гэсэн ягаад чи ингээ орой болоод ирэхээр ингээ амар яваад идэх байхгүй. Айгаад тэр хүн ингээ байж хахад ер нь нохоон төвөгдөөд бид хоёр зугтааж исэн ч гоё юм. Тий. Тийм ээ. Намайг амар тайвшруулдаг юм бол гэр баха. Одоо миний яг ингээд гэр гэж бодож байгаа газар хэм одоо юу гэдэг юм. Одоо чи н одоо бол ингээд яар мөхөлчлөө шүү дээ. Ер нь бол ингээд 30-с ч юм уу тий. Яг ингээд хоолгүй байсан ч гэсэн би тэнцээ ингээд за гэд ингээд амар юм нэг тухтай амар юм 50 хон чадах баха. Хитэ одоо юу гэдэг тий. Хоолгүй одоо юу гэдэг юм. Халаал малалтгүй одоо тийм үе байсан ч гэсэн би ингээд гэртээ амар тайван гэж чадах баха. Хүн гэвэл ягаргүй аниг хоёр хөх таа. Манай хоёр жоо. Бүр ингээд яг уу намайг амар тэр үлдгэлдээ чи ингэжээж ингэлдээ тэгэлдээгээ тэгдэг ч гэсэн ингээд харахад л ингээд нэг амар юм нэг ондоо юм нэг харахад л яг л ингээд би одоо нэг амар ээж аавн биш ингээд амар юу би ч одоо тэр юу үеэл наагцх юм уу? Тийм хэрнээ ингээд тэр хоёр ингээд надаас тэг чин гिचгүй би ингээд үгүй гэсэн ч гэсэн яг ингээд чадахгүй. Яг ингээд. Тэгэхээр тэр хоёр жоох хүүхэд баха. Хүнээс авч ирсэн хамгийн итгээд тэнэг бэлэг 46 дахь асуулт явж шүү. Wow, nice. Голдныхоо би нэг 2 3 асуулт асуусан л та. Намайг уучлаарай. Яа. Чи тэр нөгөө бэлэг хэлэх гэж юм шүүснэ. Тэр чинь нэрээ тэр ямар сонд. Гэтэ тэр биш ээ. За. Хамгийн тэнэг бол ингээд та тэр хэд үз. Хэрвээ үзвэл угаасаа үз. Надад ингээд зураг өгөөд идэ. Юу нэ? За. Би тийм юм авмааргүй байна. Тийм. Үнэхээр тэгээ зураг өгөх юм бол Батосны дараа. Тийм яг бат олцоод өгөөрэй. Яг үнэхээр ингээд та яаж исэн чамтай чаргууцалтаад байна гэж бодсон үедээ надад зураг өгөөрэй гуйж ийн. Яг яаж ч болохгүй.
Гэтэ чи тэр өмнөх зурнуудаас хайсан уу? Хайсан чи шатаас ш тэр чиг хайчаар өөрийнхөө зургийг шатаа. Тэр их жоохон хүнийхээ ч гэсэн бас хайж хийцгүй мэлээ. тэр их жоохон хутгагүй билээ те. Тэр чинь мажаад мангар томсдий. Тийм штэ. Тэр чинь би бүр ингээд аваад ингээд хайжлаа өөрийнхөө толгон гэж аваад. Өө тийм үү? Бүр тэгэж ямар мугай яргалж яасан тий. Өдөө тиймж би хаана яаж хайх юм? Тийм ээ тийм. Тэгээд жаад масын авч хайж байгаа юм чинь. Нөгөө үлдсэн цаас масын. Тэгээд шатагаа тэгэхээр одоо манай гэр шатагаа зэр өсөхгүй. Тэгээд тэгж хайсан. Сүүлийнх нь одоо бол надаа байна. Хаяг юм уу? Хаяагүй. Тэгтээ Гаднаас харагддаг болохоор тэр байгаад байгаа хаа. Тэгтээ яах гэж зураг өгөөд идэх юм бол Мэдхгүй байна. Би мэдхгүй байна. Ингээ тусаж орой. эсвэл ийм юугүй бол юу хүмүүс өгчмөр юм. Салсан ч нэг тийм нэг одоо юу гэдэг. Заавал нэг хаяна гэдэг хүмүүс. Одоо чинь төрөө битэрийн нэг зураг үүдийн төрөө надад юм төрсөд өгсөн. Ийм зураг зүгээр найзууд. Тийм ээ тийм зүгээр найзаа тэгээ. Ингээд ингээ төрөөтэй ингээ нэг одоо сүүлүүд ингээ холбоо молбоо жоох юм жоохоо хол байгаа ч гэсэн. Тэр ингээл байж л идэг. Тэр хөөрхөн зураг те. Тэр хөөрхөн зураг. Би яг нөхөртөө болоод энэ нэг залууга болооч их үйт нь би юу гэсэн хөөргөл байгаас яг би яг тэрийг байлгаж явах байна. Яста үнэ. Тэгээ манай найз царайлаг Зураг нэрээ яагаад эсвэл өгмөөрөө зүгээр миний зургийг надад өг. Би угаасаа өөртөө хайртай. тий хүнээс бас зураг авахар ус тэгтээ жоохон сони юм билий. Тийм үү? Тий ингээд. Тэгтээ яг надад нэг хоёр удаа миний зураг үзтгээ би баярлалаа авсан л. Тэгтээ одоо л тэр байдаг л да. Тэр нөгөө нэг ягаа өнөг төрөөгийн зургийг хайжууд ингээ байдаг л да. Миний зураг. Тийм ээ наа. Хайр гэж юу вэ? Хайр гэж юу? Чиний бодлоор хайр гэж юу вэ? Амар их юм байдаг хаа. Ганцхан өгүүлбэрт багтаа гэвэл юу байх вэ? Айгүй олон сайхан зүйлийн цогцол баг та. Тийм үү. Нэрээ тийм үү. Амар гоё өгнүүдийн цогц нэлбэрлэх баг. Халамжлан тэгээд ойлгоно, уучлална, ухаарна. Тэгээд ер нь л амар гоё. Гоё зүйлсийн цогцож юу? Тийм хаа. Чиний миний хувьд ямар ч нөхцөлгүйгээр өгөх тэр үйл явц хаа. Ингээ тий. Одоо яг ингээ жишээ нь одоо ээж надад юу ч хараагүй, юу ч харахгүй. Тэг ингээд яах чгүй нэ зүгээр л зүгээр л ингээл өгөөл. Зүгээр л өгдөг яг л тэр л баг. Бүх эрх мэдлийг чамд өгье гэвэл чи хотдоо яг одоо юу их вэ? яг одоо юу? Би натыг амар төлөвлөлт сайтай болгоно. Шууд төлөвлөлт рүү орох гэж байна уу чи? Тий. Байшин барилга баригж байгаа юм уу шууд хааж магаалуу. Энийг бариулахгүй нураа. Яг үнэндээ тийм би шууд газар дээрсэн тэгшлэн. Яг гоо хэцүүл байх бах л та. Гэтэ ингээд бусдын эрх ашигыг бодохгүйгээр энийг босгосон юм чи тэр хүнийхийг бас бодохгүйгээр нурааж болно шүү. Нэр. Би олж байгаас жоо ажил юм заа. Гэтэ би нөгөө сүүлийн үед яг нөө байр агаад амар юм жоохон стресстэй болохоор амар их байр байна заяо. Тэгэл амар их урьдчилгаатай мөнгөтэй хүмүүс Монголд байна заяо. Гэтэ ерөөсөө л тэднийг ингээд тэд нэг хоорондоо ерөөсөө ингээд очиж зүг олцохгүй мөнгө болохгүй байхгүй юу. Би тийм болохоор ерөөсөө хамгийн түрүүнд би ингээд байрны асуудлыг амар хурдан шийдэх байх. Тэгэл за ингээгээл тэгэл одоо юу гэдэг тий. Хамгийн түрүүнд ингээд хүмүүсийн амьдрах байрыг да гэл ингээл амар хурдан одоо юу гэдэг шийдэл тэгэл за чи болохгүй бол энэ компанид ингэж ажиллаа да гэл ингээл оронд нь энэ чи байр авдаа наатаа ингээд суулал наашаа байшингаа суул гэл ингээл тэгэл эхнээс нь гэр ороолыг би шууд буг гэл шууд хомоо явах. Тэгжиж л жоохон юм нэг чөлөө замбраатай жоохон тийм гайгүй юм гарч ирэх байхаа гэж бодож байна. Чиний амьдралд хамгийн их нөлөөсөн хүн хэм бэ? Хамгийн их нөлөөсөн. Үгүй. Яг тэр ингээд яг одоо энэ илүү заяа. За. Миний амьдралд хамгийн их өөдгөө зүйл хийсэн хүмүүс л амар нөлөөсөн баг. Миний урмыг хугалсан хүмүүс. Гэтэ яг тэрний хажуугаар ингээд намайг ингээд дандаа ингээд хайрлаад халамжлаад дэмжиж идэг хүмүүс ингээд нөлөөлж байгаа л доо. Гэтэ ер нь тэр хүмүүс ер нь хамгийн өөдгөө юм хийсэн тэр хүмүүс бүр илүү их надад амар мэддэггүй
нөлөөлсөн байж магадгүй. Тий. Ээж ухаа надад бол. Яг ингээд намайг ингээд зүгээр яг ингээд орхичдаг надад амар нөлөөлсөн баг. Одоо энэ за чи өөрөө л мэд юу гэдэг тий. За чи ингэж бодож ивэл тэгдэг гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд за чи өөрөө мэдж байгаа юм чин дээ гэд ингээд одоо юу гэдэг тий ингээд заавал тэрүүгээр яв. Заавал энийг хий энэ төр гээд одоо юм нэг шахаад байвал би бол бүр яг ингээд гүжчих төрлийн хүн баг. Тэгэхээр ингээд ээж ингээд намайг ингээд өрөөр нь ингээд нэг алсуур амар гоё. Алсуур нь тий ингээд зүгээр орхиод байгаа юм шиг хэрнээ. Нэг л мэдхэд би яг ингээд ээжийн яг ингээд ер нь ярьж исэн юм руу ингээд хандсан байдаг байхгүй. Тэгэхээр ээж амар нөлөөлдөг хаа. Гэтэ яг ингээд шууд үгээрээ чи болооч гэхгүй. Ингээд тий. Үнэн. Шууд ихгүй ирнэ. Ингээд за тэгтэг өөдөө чи өөрөө л мэд. За чи яам. За тэгээ тэгдэл ингээд надаа ингээд эргчлөөгийн амар өгөөд өгдөг хэрнээ. Ингээд буцаагаал яг ингээд алсуур нь яг ингээд за одоо ингээрээ. За гэл ингээд тавал яваад идэх баха. Стогнэ. Би бол тэгж бодож байна. Стресстэй эсвэл бухимдсан үед юу ивэл тайвширдаг вэ? Хөлсөө гаргавал Жишээ. эсвэл унтвал тэгж байдаг л та. Хөлсөө гаргахыг би бол яг сэлмэнд яваад бүр утгаар нь энэ бүр яг хүний стрессийг амар тайлдаг зүйл байна гэдгийг би мэдэрсэн. Яг ингээд нөгөө нэг бүх юм яг ингээд баланслагдаад яг таараадсан байхгүй. Тэрнээс өмнө ч гэсэн ер нь бол яг ингээд ер нь бол спорт амар хэрэгтэй л юм шиг байгаа. Тэрнээс өмнө тэгэл амар их алхаж малхдаг байсан. Тэгээ ядчил орой агаагийн дугуйгунаад нэг тэр аваар ингээд тойрчдаг байсан. Тэгээ эсвэл ингээд ийш тийш ингээд явцдаг байсан. Ер нь миний хувьд зүгээр машин барих байгаа. Би ингээд жоохон бохомдохоор ингээд гоё дуу муу сонсооч юм уу те. Ингээ машин жоохон ингэ тавих гэж гээд тэгэхээр жоохон тайвширдаг гэж магадгүй. Би стресс үед машин байхаас амар байдаг. Ягаад гэвэл би хизээч баруун зүүн талынхаа толгойд харддаг байхгүй. Тийм үү? Ямар. Би бүр ингээд яг нэг юмнаас тэлмэл тавцсан үед яг ингээд нөгөөдгөө бодоо яваад байдаг байхгүй. Тэгээ ерөөсөө миний ухаан санаа яг үндэ байхгүй. Тэгээ ингээд ерөөс харддаг. За ингээд энэ юу дуслаа. Баярлаа. Аюу гой асуултууд. Хамтран ажиллагаа сайхан байлаа. Рекламны цаг. Наач болдох их сэрэгдэх. Болдох харууг залгаар хийчихсэн. За асуулт дуслаа. Ажил юуч дуслаа. Тий. Сэндвич дуслаа. Гоё байлаа. Гадаад их өнөдөр өстой гоё тий. Дахиад нэг цаг маяг байна уу? Байна. Өглөөний минь боссноо хаа. Тий. За. Ах босч чи. Угсаа манайх унтаад идэм дөө. За тэгээд ийм байна. Мэдээж би нөгөө нэг юу энийг мэдээж өнөөдөр оруулах чадахгүй л тий. Би дээтлээ нэг тэгж байгаа л нэг хэд хоног нараа л орох. Тийм болохоор өнөөдрийн юу гэлэхгүй. Он сарыг гэлэхгүй. Энэ гэхдээ ямар ч үсэн түрүүн гэхдээ манай найз нөгөө нэг авцууна гэдсэн хүнийгаа хэлж байхдаа өнөөдөр бол тэдний сарын тэдэн гэж хэлсэн байгаа л та. Тийм. За яах вэ? За тэгвэл би бичлэгнийхаа их нөгөө юу хийч. Тэдний сарын тэдэн. Богд бол Улаанбаатар. Надад тэр юм нэг тийм ихний дүрснүүд гоё таалагдчихсан юм аа. Мэдрэгдсэн. Айгүй мэдрэгдчихээ. Айгүй болсон үгүй. Би тэгтээ тэгвэл ажлынхныгаа гоё танилцуулчих гэж хэлсэн байхгүй тэр. Гадаг сайхан байна. За нэр амар гоё нэ. Ингээ шувуу дуураад. Тэгээд ингэ шууны чимээс үр чимэг. Бүтээр амар зүв зам руугаа хатаасан байна те. Тэрүүгээр явчихсан бол хажуугаар хүмүүс алхаад юм бичлэг. Тийм. Юм гоё алхав. Үнэ. За гадаа нэг юм сайхан байна да. Тэгээд битүүр уул нь ахаад нэг цаг байсан бол тий. Дахиад жоохон суугал хэмиг 5 хүн төрөхөөл. Үнэ. Дахиад жоохон суугал лээ даанч битүүр. Одоо ч 10 хэд болж байна. 10 цаг 10 минут болж байна. 11-ээс битүүр хүнтэй уулзсан. Тийш яг хүнтэй уулзчаа гарч ирээд тэгээ бас дахиад нэг газар л явна тий. Өнөөдөр жоохоо ийшээ тийшээ жоохоо явж гэж амжуулсан. Тийм л өдөр. Би өнөөдөр зорчигч болно ямар гоё вэ? Яагаад зөв би чиний машин туслах байгаа? Йоо энэ гар би чиний машин сууд биш. Би
чамайг бас зорчиг суулгадаг үстэй. Хизээ. Ховор тохиолдолд. Онцгой юу? За баярлалаа та. За ингээд бичлэгээ дуусгач уу? Тий да. Заастай. Баяртай. Манай заяаг үзээрэй. Би тэгтээ яг нөгөө нэг юу яах хэрэгтэй байна. Ийм нөгөө нэг ийм эхэндээ хилдэг нэг үгтэй ингээд төгсгөлдөө идэг нэг тийм яг үгтэй болох хэрэгтэй. Хай заяа, бай заяа. Би зайлаад үгүй. За за.